За бүгдний бичлэгийг үзэж байгаа өдрийн мэнд. За тэгэхээр дараагийн айдиа маань бол 2024 оны 12 сарын 19-ны өдөр өгсөн айдиа байна. За энэ бол 15 минутын чартн дээр энэ фибогоос доошогоо sell импульс хөдөлгөөн явах боломжтой. За эсвэл энэ фибо дээр ирээд ойгоод дээшигээ buy импульс хөдөлгөөн явах боломжтой гэсэн юм айдиаг өгсөн байна гэсэн үг. Ийм айдиа. Энэ айдиа бол тийм утгатай айдиа гэсэн үг. За тэгэхээр өөрөөр хэлбэл яах вэ гэхээр эндээс бол ойно гэсэн үг. Эндээс бол ойх юм аа. Ямар ч тач эндээс бол sell харна гэсэн үг. За эндээс sell хараад хамгийн наацх нь энд TP-гээ салгаад энд TP-гээ салгана гэсэн үг. Дараа нь энд TP-г салгана гэсэн үг. За тэгээд импульс хөдөлгөөний бүтэн явуулж болно гэсэн үг. Хэрвээ энийг сэтлээ гараад ирэх юм бол буцаа шалгахад нь эндээс buy арилжаанд ороод энэ дээр TP авна гэсэн үг. Эсвэл sell орохгүй хүлээж агаад эндээс buy орж болно гэсэн үг. Ийм импульс хөдөлгөөн барьж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэрвээ ханш унаж байгаа юм бол доошогоо уналтын импульс хөдөлгөөн эндээс явна. Хэрвээ одоо эндээс эхлээд уналт дуусаад өсөх юм бол өсөлтийн импульс хөдөлгөөн эндээс явна гэсэн үг. За тийм одоо утгатай айдиаг бол 2024 оны 12 сарын 19-нд өгч байжээ гэсэн үг. За тэгэхээр мэдээж энд бол ашгаасаа салгана эсвэл стоп лосс цохиулна тийм ээ. Дараа нь энд ашгаас салгана, энд ашгаас салгана. За мэдээж энэ нэгэн цэг авсны дараа өсөлт орж ирнэ. Өсөлт бол жижигхэн ч байж магадгүй, урт ч байж магадгүй. Тийм учраас энд ашгаас салгаж авч явах хэрэгтэй. Магадгүй энийг авчаад импульс хөдөлгөөн бас явж болдог байгаа. За тэгэхээр энэ арилжааны биелэлт бол одоо хэрхэн явсныг хэдүүлээ харцгаая. За ийм ерөөхдөө хоёр. За энэ жижиг фибо дээр бол нэг buy тестэлж үзнэ. Тэгэхдээ энэ бол яг тийм чухал биш. Ягаад гэвэл тухайн үед бол ханшны уналтын хөдөлгөөн явж ийн гэсэн таамагтай байсан байх гэж бодож байна. За эндээс sell орсон байна. Ороод за энэ high нь бол ингэж хөрслөгдөн гэсэн үг те. За тэгээ эндээс buy орно гэсэн үг. Эндээс sell орно гэсэн үг тийм ээ. За энэ buy оролт бол ингээд за нэг энэ хавцаад бүтлгүүтэх магадaltaй харагдаж байна. За тэгээд эндээс бол одоо sell орно гэсэн үг. За түрүүн хэлсэнчлэн эндээс бол өсөлт орж ирнэ гэж хэлсэн тийм ээ. Энийг аваад бол өсөлт орж ирдэг. За тэгвэл эндээс мөн адил buy орох боломжтой. Ерөнхийдөө бол хэрвээ buy орё л гэх юм бол нэг бол эндээс buy, нэг бол эндээс buy. Өөр ямар ч хувилбар байхгүй. Хоёрхан хувилбартай. За тэгэхээр мэдээж эндээс buy илж бол бас болох байсан. Stop loss-ыг бол энд тавихаас өөр ямар ч гарцгүй. Энэ buy-ийн хувьд бол. За тэгээд ханш хэрхэн үзсэн бол хэдүүлээ харцгаая. За эндээс харах юм бол ерөөхдөө sell хөдөлгөөн маань бол 320 pip яваад за манай фибогийн өсч болох 2 цэгийн нэгийг сэтлээд 2 дахь цэгээс нь хүчтэй өсөлтийг үзүүлсэн байна. За үүнийхээ дараа бол энэ зоныг стил барьсаар байсан юм байна. За тэгэхээр энэ дээр бол ийм 3 арилжааг бол хийх боломжтой байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ ч бол ер нь нийт ашигынхаа 50% авчих хэрэгтэй. Энэ дээр бол үлдснийхаа 50% авчих хэрэгтэй. За тэг үлдсийн доош харна гэсэн үг. Гэтэл энэ дээр бол stop loss эсвэл break even бол зөхгүй гэсэн үг. Гэхдээ sell арилж бол хангалттай ашигтай гарна. За эхний buy бол бүтлгүүцсэн. Дараагийн buy бол эндээс buy ороод за 360 орчим пипний ашигтай гарч ирж байна гэсэн үг. 360 пипний ашигтай. За энэ хөдөлгөөний хувьд бол за өмнөх бичлэгэн дээр бас хэлсэнчлээ. Энд чи ийм range хөдөлгөөн явж болох учраас ашигла range хөдөлгөөн одоо юу гэх юм equal high дээр хаана ядаж 50% авна. За тэгээд үргэлжлүүлээд ийшээ импульс явуулна гэсэн үг. За тэгэхээр ямар хөдөлгөөн явсныг хэдүүлээ харцгаая. За энэ хөдөлгөөн бол ерөнхийдөө нэгийн цэг рүүгээ явж байгаа хөдөлгөөн баг шиг байна. За энийг бол одоо том цагаараа ерөнхийдөө барьсан болж таарж байгаа байхаа. За энэ хөдөлгөөн бол ингээд нэгийн цэг рүүгээ
явсан ийм хөдөлгөөн болж гарч ирж байна гэсэн үг. За мэдээж энэ донд үүсэж байгаа асуудлууд бол илүү нарийн асуудал байгаа учраас хичээлээ үзсэн хүнд бол тайлбарлах боломжтой. Тийм учраас бол энийг тайлбарлахгүй алгасчих. Ямар ч тач энэ FIBA тийм ээ. За тэгээд энэ FIBA 2-ын хувьд яаж ярилцах тэр хувилбарыг бол харлаа. За өөрөөр хэлбэл энэ анх зурцсан байсан тийм ээ. Энэ FIBA гэдэг чинь бол энэ FIBA. За энэ жижиг FIBA бол энэ FIBA байна. За гих мэтчлэн 2024 оны 12 сарын 19-ны IT бол иймэрхүү биелэлтэй явжээ гэсэн үг. За тэгээ бүгдэнд нь анхаарлаа хандуулсан явдалд баярлалаа.